Сайн уу манайхан би төрөөд 21-2 хонжин тэгээд энэ хугацаанд ямар хуу өөрчлөлтүүд надад гарч байгааг би бичлэгээр хүргэхээр шийдлээ. Тэгээд бас энэ давхрааныхаа талаар хэдийн юм ярина. Айгүй хүмүүс асуугаад байгаа. Тэгээд давхрааныхаа талаар бас хэдийн юм ярина. Зүгээр ингээд санаанд орж ирсэн юмнуудаа л ингээд та нартайгаа гоё ярмаар байна. Би бүр сүүл рүүгээ бүр хинтээ ч юу ч ярмааргүй санагдаад манай охин энд унтж байна. Уг нь орон дээр унтдаг л та орон жоохон хатуу болохоор зөүлийн юм дээр унтах гаддаг болсон байлээ. Арай гэж унтууллаа сая бүр ёо. Одоо цаг 4 өнгөрч ийн би өглөөнийхөө цайг ууснаас хойш юу ч идээгүй байна. Тэгээд нэг шүл хийж ийн. За тэгээд би чинь 5 сарын 22-нд төрсөн. Тэгээд 5 сарын 22-нд төрөөд яалаа. Манай хөвцөрсөн байна. За тэгээ өнөөдөр ер нь айгүй олон юмны талаар ярина. Гэхдээ ингээд товч ерөнхийдөө яриад явчихъя гэж бодож байна. Тэгээ энд тэнд нь оруулаад ярих байх. Гэхдээ ингээд ямар ч тач ингээд ярих юмнуудаа ингээд жоох ингээд угаарлаад бэлтцсэн байгаа. За тэгээд би чи нөгөө нэг жоохон бахтаа нэг 3 4 дүүгээ өсгсөн гэл би жирэмсэн бахтаа амирх боддог байсан байхгүй ингээл 3 4 дүүгээ ингээ өсгсөн юм чи өсгсөн ч шиг харж исэн юм чи ингээд ер нь бол охиноо ч гэсэн ингээ гайгүй харчих байх гэл ингээл би нөхөртөө илж мэлээл. Тэгээд гисэн чинь би чи нөгөө зуны 3 сарлт дүүнрээ хальт хардаг байсан. Тэгээд яг өөрөө хүүхэд гарч ирээд тэгээд ингээд шүн мөн ингээл хуурайлж мөрөөлхаар энэ чинь бас шал өөр байгаа байхгүй юу. Тэгээд би ингээл охиноо хальт бас ингээл харангуут ингээл надаас яаж юм хүүхэд гарч баа эсвэл ингээл заримдаа миний хүүхэд биш юм шиг санагдаал ингээл зүгээр нэг хүн нэг хүүхдээ авчраа тавьсан юм шиг санагдаал ингээл мэдгүй ингээл амар сонь бодлоод орж ирд юм бэлээ. Тэг би нэг жирэмсэн бахтаа уншиж исэн байхгүй ингээд өнгөрч төрсөн ээжүүд ингээд тэгдэг. Тэгэл ингээл дандаа муу бодлоод орж ирдэг юм шиг гэл. Яг нэг хүүхдээ хамгаалахын сэтгэлдээ нь л яваад байгаа юм л та. Тэгээд тэр нь бол гайгүй болчихгүй л үтэй гэж бодчихлаа. Тэгээ би бол охиноо бас ингээд байнга тэрвэхгүй байгаа. Байнга тэрвэрэд хар ингээд нөгөө муу зан сураад ингээд уйлаад тэрвүүлэх гэдэг болсон байлээ. Тэгээд өнөөдөр бүр амар хөөрхөн орон дээр жоох уйлж байгаад өөрөө тэгээд нам удцсан байдیں۔ Оюутлын талаар яриаггүй лээ. Би оюутлаа төрсөн. Гэтэ нөгөө хэрцэнгийн оюутл бол биш нөгөө язарсан гэсэн дотуураа язраа тэгээд нөгөө дотуураа оюутлтай төрсөн. Тэгээд эм чинь 1 2 оюутл тавьсан гэж хэлсэн боловч 3 4 оюутл надад мэдрэгдээд байгаа байхгүй юу. Тэгээд эсвэл тэр нь нутсан жоохон тиймэрхүү юм болоо сайн мэдгүй байна. Тэгээд ямар ч тач оюутлтай төрсэн болохоор бүр ингээд сууж чадахгүй хүүхдээ хөхүүлэхээр бүр айгүй хэцүү. Тэгээд эхний хэдэн хоног амар хэцүү байсан. Одоо ч гэсэн оюутл нь ер нь бол идгээгүй лэн. Тэгээд ер нь бол бараг тал бүксөөр өөл сууж ийнээр айгүй хэцүү юм. За тэгээд манай охин шарлсан байгаа бас. Тэгээд нөгөө жирэмсэн байхдаа сургалтанд суусан нөхөртөөгөө нэг сургалтанд сууж байхад ер нь бол айгүй дажгүй эмчнэр байсан. Тэр чинь бүр ингээд докторын зэрэгтэй тэгээд нэгдүгээр төрөхөд ажилладаг гэсэн эмч байлуу да. Тэгээд тэр эмч болохоор бүр юм ном гаргацсан. Тэгээд тэрэн дээр болохоор юу яжсэн. За шарлалт хүн бол хүүхэд бүр шаарлна гэж байхгүй. Гэхдээ ер нь бол ихэнх шаарладаг байгаа. Тэгээд өрхөөс эмч ирээд эм бичиж өгдөг шаардлагатай байх юм бол за тэгээд тэр эмийн ер нь бол уулгаж хэрэггүй гэж хэлжсэн байхгүй юу. Тэгээд нөгөө нэг та бүхэн мэдэн штэ наранд биеийн шарах тэгээд цүүгээ сайн өгөх тэгээд усанд сайн оруулах агаар сайн гарах гэд идрээ сайн хийгээд тах юм бол шаарлалт нь бүр эрс буурчт юм билээ. Тэгээд заавал эм өгөөд авах шаардлагагүй. Би угаасаа өөрөө эм уудаггүй. Ерөөсөө ханаад манад төрсөн гэсэн би ерөөсөө эмээр эмчилдэггүй тэгэл өөрөө эмчилдэг байхгүй алуу юм уугаал. Тэгээ охиндоо бас эм өгөөд хэрэггүй байх гэд нөхөртөө ярилцж хагаад тэгээд ерөөсөө эм өгөөгүй шаардлагын давсан. Тэгээ охиныхаа нэрний талаар ярий. Хүмүүс бас айгүй их нэр асуусан байлээ. Энэ бол нэг амар тэгж бодож өгсөн юм бол биш. Саран гүнж гэдэг нэртэй миний охин. За тэгээд манай нөхөр саран гэдгийг нөгөөд би гүнж гэдгийг нөгсөн байхгүй. Би өөр нь л тэгэл эмэгтэй хүүхдтэй болох юм бол би засангоо эрэгтэй хүүхдтэй болох юм бол ханхуу гэдэг нэр өгнө гэж боддог байсан байхгүй. Тэгтээ нэг жоохон байхтаа л тэгж боддог байсан.
зайлшгүй нэг хүүхэлтэй мөхөлтэй кино минь үзэл тэгж боддог байсан баг. Гэтэ би ингээ гоо тэгээд гүнж гэдэг нэр амар дуртайхгүй. Тэгээд манай нөхөр саран гэдэг нь одоо яаж байгаа юм бэ гэхээр нэг тийм Европ тал руугаа ингээд явах юм бол том болоод энэ ч одоо нөгөө сургууль явна шүү дээ. Тэнгууд тэр тал руугаа ингээд Сара гэж нэрийг ингээд дуутахад айгүй тийм амар гэж өгсөн байхгүй Сара Мара гэх. Тэгээд монголоор саран гэж чинь. Тэгээд солонгосоор бас саран гэдэг нөгөө хайртай утгатай гэсэн мэдгүй. Тэгэл манай нөхөр саран гэдгийг өгсөн шүү дээ. Тэгээд би болохоор гүнж гэдэг нөгөө тэгэл бүтээр 50-50-аар нэгэл сайхан угвал айгүй юм дарамталтай нэрийг өгсөн байгаа. За гэхдээ манай нөгөө нэг ээж имээ манай ээжийн талаа айгүйх дургуутсан. Дургуутсан ч юу аах жоохон нэрэнд нь жоохон наач одоо тэгээ лам амд үзүүлсэн дээр юм шиг од гарыг ирхсэн дээр өглөө мөглөө гэл сар мартай юм өглөө гэл тэгжээсэн. Тэгээд нөхөртөөгөө ярилцаад бид хоёр одоо тэгэл бид хоёрын л хөвгчтэй тэгэл одоо яах вэ тэгэл манай нөхөр бас нөгөө нэг амир тийм шүтлэг мөтлөг байхгүй тэгэл заавал лам амд үзүүлж тэгж яад юм аа тийм. Гэтэ яг монголчууд маань нэртэр үеэс ингээл лам амд үзүүлэл нэр мэрийн ингээл болохгүй нөө нэр нь хүндэтсэн байна уу яасан байна ийсэн байна гэл айгүй их тэгдэж штэ. Гэтэ бид хоёр ямар ч тийм шүтлэг мөтлөг тэгж дагаж нэр мэр өгөөгүй. Тэгээд эмээ нь бол айгүй шүтлэгтэй. Тэгээд лам амд үзүүлэхгүй байсан юм уу гэж тэгжсэн. Тэгээд бид хоёр угаасаа яахын дүрсний гэрчлэгийг авсан юм чад. Тэгээд өнгөрсөн гэл хэлсэн. Тэгээд угаасаа нэг юм ярихгүй л хэлээ. Тэгээд ер нь бол эцэг эхчүүд байна штэ. Одоо ингээд манай ээж аав нар одоо ингэж тэгэж мэгэж гэлээ штэ. Тунгууд нь ингээл заамаа гэдэг юм бол тэгээд ер нь бол ингээд цааштай амар өглөн заяад зүгээр тэгэж ингэж юм хүүхдээ ингэ тэг гэдэг юм бол ингээд өөдөөс нь сөрөөд үгүй ээж ин чинь сөрөөд гэдэг нь болохоор ингээд зөвөр ойлгуулна гэсэн үг шүү дээ. Бас ингээ ээж ин чи одоо ингээл цаг үе өөр болсон байна. Бүх юм ингээл ингэсэн байна. Тэгээ бүх юм амар болсон байна. Тэгж яах чинь заавал тэгэл нөгөө юу илээ сүүлний тос мосч үлээ тэрмэр тэгэл юугаар усанд оруулмаар бол гэдэг тэгчлээ те. Тэр мэрийн ингээд сайхан зөвөр ойлгуулад ах юм бол за эдгээр чи өстө хүний үг авахгүй байна гэл тэгэл орхичдаг юм байлээ. Намайг яг тэгсэн. За тэгээд сүүлд нь ярих юмнаа гэх юм бол давхрааныхаа талаар ярий. Би ер нь жирэмсэн байхдаа бүр амар их юмнууд боддог байсан юм а. Жирэмсэн байхдаа л гэдэг юм. Жирэмсэн байхдаа би ингэ давхраа хийх гэжсэн байхгүй бүр амар байгаа зү. Бүр уруулны филлер хийх юм хийж гэж бодоод. Тэгээд амар судалсан л та тэг үнэхээр болохгүй. Жирэмсэн байхдаа үнэхээр болохгүй байсан. Тэгээд төрчөөд хийлгэнэгээд тэгсэн чинь бас төрчөөд 6 сар болж иж бас хийлгэхийг эмчнэр зөвлөдөм байна. Би олол бүр ингээд эмчтэй очиод хөхөөл өнгөж төрсөн мөрсөн гэдгээ ч хэлээгүү бүрс амар хүнд гар штэ. Тэгээ эн чин бас юу яасан. Нэг амар судлаагүй би нэг хідэн бичлэг үзэж байгаад тэгээд юу нь бол гайгүй газар юм байна гэж хийдээд тэгээ бас манай гэртээ ойрхон байсан байхгүй энэ Тэнгисийн Эмэн Тауэр гэдэг штэ тэнд байдаг Сирена гэд гой сайхны салон байгаа. Гэтэ ер нь бол айгүй хүмүүс ам сайтал хийд юм билээ гайгүй салон гэдэг чийсэн. Тэгээд давхраагаа хийгээд шууд амар хурдан шийдээд очиод хэлчихсэн юм аа. Би ч амар ядаж яхад нь жоохон сэтгэл хөдлөлттэй тэрийгээ жоохон удирдах гал бас амар хичээжлээ. Тэгээ очиод ярилцаа давхраагаа хийлгээ. Тэгээ миний нөгөө нүд жоохон юм хол юм шиг санагдаад байдаг байхгүй. Тэгээ би уртлынхаа энэ хэсгийг бас ингэ сэтэлүүлсэн. Тэгээд урт сэтэлгээтэй давхраа хийлгэсэн. Тэгээл яг хийлгээл төлөнд харсан чи өөрөөсөө бүр цочоод яа бүрс амар юу харагд юм л штэ. Тэгээ бүрстэй аягүй сонирн болцсон явж байгаа. Оройн унтаад бүр нам унтаад тэгээ бүр амар ядарсан байсан. Тэгээд өглөө манай нөхөр ажиллаа явцсан байсан. Үүр ч гэжтэй өглөө нэг хит болж исэн юм бэ? 9-өөс судалж исэн юм уу? Тэгсэн чинь бүр амар хар дараад энэ бараг давхраанаас л болсон байх гэж бодож байна. Ингээд хажууд ингээд нэг хүн хөвцсөн аа бүр ингээд тавьдгүү. Тэгээ би бүр ингээл бүр хажууд охин маань ингээд сэрцэн байгаа. Тэгээд би бүр ингээд сэрч чаддгүй. Бараг 5 минут болсон байхаа бүр амар хэцүү дээ бүр ингээ миний нөлөөмс сурсаад бүр. Тэгээ тэр өдөржингөө арай гэж сэрчээ тэр өдөржингөө бүр ингээ юмнаас цочоод амар юмнаас цочоод тэг ядчихт нөгөө нэг Facebook дээр нөгөө good boy самтлагийн хэмжээлээ тэр мэр яасан мас ингээ тэрийг аваачаад нөгөө очоод бичлэгийг аваачаад үзсэн чинь за тэгээ бүр дуус би бүр ингээ яг бүр мэдрэл мотон шиг болсон бүр ингээ хийм сонсогдоод болтгоо надаа. Сүүлдээ барыг хийм харахаа шахаад тэгээ найзтай хэлсэн чи маа найзаараа хий хурахаар бас тэгдэг гинэ тэгээд гар хөлн дээр жин даваад арай гайгүй болсон. Тэгээ нэг иймэрхүү хэцүү юмнууд болсон бас.
Тэгээ та бүхэн ч гэсэн өөртөө цаг гаргаад нөхөр мөхрөө орой ирэх юм бол сайхан ус цасанд ороод сайхан массаж хийлгээж энийг бариад өгдөө гэдэг гэж жоохон тэгж явах хэрэгтэй шүү. Цаадуул чинь яах вэ? Тэгэл ажиллаа хийгээл явж байгаа штэ. Хүндээ бол уртгаа хийгээл явж байгаа штэ. Бид нар бол амар ядарч जैन штэ. За тэгээд нэг тиймэрхүү байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. Bye bye.